Тэрваа багшийн уран бүтээлийг та бүхэн надаар илүүлдэггүй. Өөрснөө сайн мэдэх учраас өнөөдөр түүний уран бүтээлийг тавтаас үзнэ гэж бодож байна. Гайхамшигтай түүхэн хуудас бол Монгол киноны одоо хөгжим чимэглэлээс үүсч гарч байсан гэдгийг би хэлхийг хүсэж байна. Мэдээж хөгжмийн удирдаач эхлээд киноны хөгжмийг бишиж амьдруулахад их чухал үүрэг гүйцэтгэсэн эм нартай хөгжим зохиолч юм. Өөрийнх нь оюун ухаан онгод оюуясаа зориулсан гэж ойлгож байна. Тэр баха дуунууд нь голдуу вальс ритмийн темптэй дуунууд их бичдэг хүн байсан. 1936 онд одоо цэргийн албанд татагдаж хөгжимчин бол хөгжмийн зохиолч гараа нь үүнээс эхэлсэн гэж өөрөө үзэж байсан. Тэр цэргийн албанд очиод цэргийн одоо хөгжмийн цэргийн ангид орохгүй гэж. Ягаад гэвэл нөгөө ижээ аав загсан гэж байгаа. Бити цэргийн хөгжмийн ангид нь хуваалагдаарэ. Тэгсэн чинь хувь зайны ирэхээр нөгөө цэргийн ангийн хөгжмийн дарга нар, жагсаалын дарга нар шалгалт авах гээд ирж ирсэн юм байна. Тэгэхэд аав нөгөө толгоогоо хоёр хөллийнхээ завсар оруулаад тэгээд нөгөө нүд шүд хоёроо үзүүлэхгүй гэж. Нөгөө үлээр хөгжимд бол шүд гэдэг нь бол хамгийн том үүрэг гүйцэтгэдэг. Тэр талаасаа нөгөө шүдээ нуусан чинь цэргийн хөгжмийн тэр даргандар нь хурж үзээд нүд их сайхантай, шүд их гоётой хүн байна. Энийг цэргийн ангид авна гэж. Тэгээд уйлсан гэж байгаа шүү дээ. Тэр нь шалтгаантай л да. Тэр нөгөө цэргийн хөгжимд орлого авах юм бол 5 жилийн албан, ангийн зэрэгт орлого авах 3 жилийн албан. Тэгээд тэр үеийн одоо залуусын өөрийнх нь ярьснаар бол залуусын одоо ганц зорилго нь болохоор 3 жилийнхэн албыг хагаад тэгээд гэртээ хараад гэр бүлтэй болоод сайхан амьдрах тийм л зорилготой байсан юм билээ л дээ. Тэгсэн чинь тэр нь одоо эсрэгээр нөгөө цэргийн хөгжмийн одоо ангид хуваалгдсны үр дүнд бол хувь зайн өөрөөр ирсэн байгаа. Одоо тэрийг сүлдээ ярьдэн шүү дээ. Хэрвээ би энэ цэргийн хөгжмийн ангид хуваалгадаггүй байсан бол үдээд айгуул бол малчин болж байгаа байсан ба хаадаа гэж. Японы цэргийн давшилтыг тавшаад ороод ирэхэд бол анхны одоо бүрийг хөлөөсөн бол аав, нийслэлгүй кинонд тоглодог Данши өвөө, Нурал самбуу гэдэг л 3 хүн байдаг юм да. Энэ бол түүхэнд өстой тун анхдагч гэж ойлгож байна. Халахгүй дайны анхны бүрийг хүлээнэ гэдэг бол том хувь тавилан хувь заяа. Аавыг маань уран бүтээлч, соёл урлаг, нийгмийн зүтгэлтэн, идэвхтэй зүтгэлтэн талаас нь бол нэлээд сайн мэддэг. Яг хувь хүнийх нь хувьд ямар хүн байсан бэ гэдгийг хамт ажиллаж явсан болон хамт уран бүтээл хийж явсан хүмүүсээс бусд нь бол төдийлөн сайн мэдэхгүй байх. Сайнны хажуугаар саар их чинь юм гарч ирэх юм да. 1953 оны үед скетний төрөгдлөөр улс төрийн хэрэгээр ял аваад 7 жилийн ял аваад өөрийнхөө нэг дотныхаа найз гэж хэлдэг санагдаад байна би одоо бас. Тэрэндээ нэг алей хошин зангаарч гэдэг юм нэг ам цуураад нөгөө коммунизм гэдэг чинь Америкт байдгийн гэж олон өхөр тушаасан одон мэдээ халаар дүүрэн байдаг юм. Ингэж нэг тийм ам цуураад одоо ингэ 7 жилийн ялыг 2 жил 9 сарын хугацаанд ажлын гүйцэтгэлээр дуусгаж гарч ирсэн. Эр хүн тугалж хариулдаг, тугч урдаг гэдэг яг тэр философиг бол амьдралаараа бас харуулж авсан юм аа. Би уг нь гуйлан өвлөөр хөгжмийн мэрэгчлэлтэн бодыг явсан. Тэгээ яах вэ? Амьдрал олон юм байдаг. Одоо өөрөөсөө болсон байх улс төрийн хэвлэл толбог шоронд орсон. Тэгээ тэр бол доороос гацсан. Тэгээ гарч ирсэн хойно хөгжим бичсэн юм шүү. 60 70 80-аад оны үед бол ер нь Монгол кино үйлдвэрээс гаргаж байгаа киноны хөгжмийг ер нь их бичдэг байсан да бэр бага. Нэг ялангуяа одоо хүмүүсээс асуухад бол ер нь дууны уран бүтээлүүд нь бол одоо хүртэл Хөгжмийн хэлбэрт хоногшин үлдсэнийг Монгол киноны түүх бол олон 10 киногаараа гэрчлэн. Ийм утгаараа бол би 2 3 киноны хөгжмийн жишээг
дурдахыг хүсэж байгаа. Нийслэлгүй кинонд бол их чимэг болсон их сайхан хөгжим нь бол тэр Батгишгийн дуу 1968 онд бичсэн. Манай натур юун дээр зураг авалтан дээр очсон юм байна. Тэгээд одоо юу дуулах вэ? Бэр байгаа ч одоо манай жамсар найруулагч энэ. Одоо энэ одоо зургийг авахгүй байна. Нөгөө ам хамрын таархаа байчих шүү дээ. Одоо яах юм? Бэр байгаа агшаа яах вэ гэдэгсэн чинь. Зураг нь авагдцсан. Хөгжим нь хүлээгдээд байдаг. Заавал одоо яадаг үдэ миний хот хэрэг юу яа. Чи дэмбэ мэдхүү л яадаг. Би дэмбэ мэдэн шүү дээ. За тэгвэл чи нэг дэмбэг аялж. Дэмбэ аялаад яваад нэг гайхуухаа зүрхгүй байх. Би нэг тиймэрхүү маягтай юм бодоод болохгүй байна, олдохгүй байна. Би ер нь ямар хаяасгүй юм бэ? Одоо энэ тийм олон хүн хүлээгээд байгаа. Энэ хөгжим нь гараагүй гэд бохиндж байсан. За миний үг нам унтчих. Сайхан хар шөл хийж өгöd. Тэгээд жоох амраат гсэн чинь нам унтцсан байсан гэлээ. Тэгээд сэрээд шүн басаал. Толгоо их сэргэлэн сэтгэл их цэлмэг. Нааша цаашаа ингэж яг тэмээний энэ одоо жанжаага бол Хормоогооч ирсэн хочтэй гэж намайг татах хүчтэй гэж дуулаа. Нөгөө нотлоод жамсар найрагчд үзүүлсэн чинь жамсар найрагч бөөн баяр болоо тэр хоёр тэрвэрлдээд тэгээд за өнөөдөр хөгжим ангийг зогсоогоод маргааш нь шууд бичээ гэсэн тийм тохиролцоотойгоор хоорондоо тохироод тэгээд нөгөөдөр нь бичиж энэ сайхан дуу төрсөн түүхтэй. Гэхдээ 50 жил одоо энэ цаг хугацааг гэтлгэж явна гэдэг бол энэ гайхамшигт том авиасын өвдөл шүү. Тэгээд өөрөө ер нь тэр хөгжим зохиолч нар чинь тэр газар дээр нь очиж үздэг байсан биш юм уу та. За ингээд эргэн тойрныг жаахан харчихъя дээ. Зураг авч яхад нэг очиж үзээл танилцаа тэгжиж нэг хөгжмөө бичдэг байдаг. Одоо ингээд одоо нэг шиг ингээд ширээ насуугаад бичдэг, компьютераар бичдэг биш бүр амьдрал дээр нь очиж танилцчаад Тэр зураг авсан эвдүүлэг тэр объект планууд дотор яаж наалдахыг өөрөө сонгон боловсруулад тэгээд эргээд өөрийнхөө хөгжим дээр сууж хөг аян нотлж эгшилүүлж бичдэг юм байна гэж ингэж төсөөлдөг. Тэгж бичиж байсан. ер нь манай энэ орон сайхны кинонд энэ усан жамбын мөрд орж идэг хүн тэгээд мэдээж намсрааж яваа манай Зандын хангал гэдэг олон зохиолчд чухал үүрэг гүйцэтгсэн. Энэ дотроо бол энэ Гончгийн Ахмад үеийнхэн донд бол энэ Гончгийн бэрээ өгч бол Монголын уран сайхны болоод баримт киноны олон хөгжим бичсэн юм аа. Тийм учраас тэр бичсэн дуунууд нь хилээсэн их нийтэд хүрдэг киноны дуунууд одоо сайхан дуунууд байдаг. Жишээлбэл Монгол Улсын Гавьяат багш Ерөөгийн дуулсан Баян булгийнхын киноны дуу байна. Тэгээ Бэрүү ахын энэ Баян булгийнхын киног энэ болвол гол оройлт нь бол манай Ардын дүүжгийн чуулган гоцол дуучин Хорол сүрэн тоглосон оюуны дүрт. Тэгээд тухайн үед яагаад ч тэгсэн юм надыг энэ Баян булгийнхыг дуулж өгөөч энэ дууг гэж өгсөн тэгээд дуулсан байгаа юм. Баян булгийнхын киноныхон дууг дуулахаар соёл урлагийн их сургуулийн магистр багш дуучин соёлын тэргүүний ажилтан Ерөө хүрэлцэн ирсэн юм. Баян булгын сaalчин хөөхнүүдээ Сайлчин оюуны дууг дуулснараа одоо Баян булгийн ерөө гэд нэртэй хүртэл байж үдсэн нийтэд одоо түгээгцэн одоо хүртэл ард түмэн маань санж дуулж явдаг ийм сайхан дууг надад зохиож өгсөн би их баяртай явдаг юм аа.
Тэгэхээр нийтийн дуунаас бас киноны дуу бол бас яг ялгаатай. Учир нь нөгөө дүрстэй учраас их хүнд их амархан буудаг. Илүү хүмүүс их сонирхдаг. Багшийн нэг том бүтээл энэ кино урлагт оруулсан нэг том хувь нэмэр улаан дарц киноны хөгжим нь ордог. Энэ киноны хөгжим бол туйлсын өнгөөсийг илэрхийлсэн. Тэргээрээс энэ кинондаа бол киноныхаа дүрс, киноныхаа план бүхэнд тэр хөгжмийн хувь нь бол авсалдан шингэсэн байдгийг би одоохон санаж байна. Тухайн киноныхаа өгүүлэмж төрслийг хөгжмийн тийм одоо хэлээр тодгож харуулах чиглэлд дөрвтэй алхам байсан. Төрийн шагнал хүртэхэд бас нэг одоо гол бүтээлийн нэг нь болж орсон шүү. Тэгээ дээр нь тэр одоо Магнус гэдэг тугаар өөрийнхөө дээр үед залуу цагтаа үлгэрчээ хөгжим, бос цэргийн хөгжимд удирдаач байх үедээ бичсэн Барцаан гэдэг маршныхаа Магнус гэдэг туг гэдгийг яг одоо марш хэлбэрээр бичсэн. Тэр одоо юугаа тэнд оруулсан байдаг. Нэг зодон болдог штэ. Тэрийг бодит зодон гэдэг шүү. Дамдангой мэддэг юм билээ тэрийг. Ямар би тэрийг дамдангойгоос би асуусан. Тэгсэн чи үгүй тэдэг сайн зодон болж илээ гэж. Юун зодон гэж нэг улаан дасцтай нэг лам нэг ядуу хүмүүсийн хооронд зодон болоод. Уул нь бол ихтэй биенийхээ өдөөд жүжиглсэн зодтолт байсан юм билээ л дээ. Тэгсэн чинь нэг нь яасан дэ одоо цохоо хийцсэн юм уу одоо уур нүрээд төв хоорондоо жинхэнэ зодон болоод тэгсэн чинь нэг бошуухан аваараа энийг гэж хэлжсэн гэдэг юм лээ. Зад Голбаатар хүн тэр одоо чагсуулыг мандалд давхиж байгаа. Тэр киноны оргил хэсэгт энэ гардаг да. Тийм учраас улаан дарц киноны хөгжим бол Монголын энэ киноны өгүүлэмж дүрслэлийг хөгжим хэлээр энэ тодтгох чиглэлд одоо шин дэвшил гаргасан. Шат ахиулсан. За энд бол шин өндөрлөгт гаргасан гэж дүгнэгдэгэ гэдгийг давтан хэлхийг хүсэж байна. Энэ бол одоо жишээлбэл төгөл дуур бол ерөөсөө өөрийнх нь уран бүтээл, гэр бүл бүх юмтай хүн холбоотой ирсэн. Энэ нь одоо надад уламжлагч чадаад тэгээд дээр нь миний хүүд бас ороод ирлээ шүү дээ. Их том юутэй ач буйнаа өгсөн ийм төгөл дуур байна. Хөгжим бол хүний нүдэнд үзэгддэггүй, галт баригддаггүй. Мөртлөө дэлхийдээр амьтай юм бол. Уродоор нараатын жигүүтэн өдөрхой шавь жигүүтэ одоо тэгэл хүн бүхэн төлөөлгөөрөө. Энэ бол гайхамшигтай юм байна.